За тэгээд оюутнуудын хувьд би 2009 оны сонгуульд нэр дэвшиж явахдаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явахдаа энэ бол шинж санаа биш. Тэр үед бол бас яригдчихсэн. Гэхдээ би ч ярьсан юм биш. Манай одоо сургууль хүмүүж үрчээд эцэг эхчүүд ярьсан байхгүй юу? Энэ оюутны төлбөрийг хөнгөлөөд өгч болдгоо юм. Эсвэл бүр үнэгүй болгоод өгч өгдөг юм. Сая намар 8 сард ховдод очиж айл иргэдээ уулзж хахад бол олон хүүхдээ их ярьж байгаа юм. Би одоо 3 хүүхдээ гурван эдээс сургамаар байна. Гурвуулгын төлбөрийг төлөхөөр дийлэхгүй байна. Малын алчуун гартаа түүхийд буурчлаа. Түүхийд өн буурчлаа. Тэгэхээр ятгахнаа эхлээд нэг ин, дараа нь хоёрын, дараа нь гурвын чөлөөлөд явандаа төрөөс дээд боловсролыг үнэт төлбөргүй болгодог тэр тогтцоор шилжиж чиглэлээ. Тэр ихийн хүсэл бидний зорилт болчихж байгаа байхгүй юу? Тийм болцоо байгаа шүү дээ. Бид нар ямар шууд өнөөдөр бүх оюутнуудын төлбөрийг төлье гэж байгаа юм биш шүү дээ. Эхлээд олон хүүхэдтэй айлын нэг хүүхдийн төлбөрийг төлье. Улсаас дараа. Дараа нь 2 хүүхэд. Дараа нь 3. Ингээд 4 жилийн дараа гэхэд бол эсвэл 10 жилийн дараа гэхэд бол тий. Ерөөсөө дээд боловсролын тогтолцоо өөрөө бүхэлдээ төрөөс даадаг болъё. Гэхдээ хувийн сургууль байхыг бид бас эсэргүүцээгүй. Төрийн сургуулиудад ямар ч эзэмших болцоогүй мэргэжлийг олгодог. Эсвэл ямар ч байхгүй сайн чанартай сургалт явуулдаг. Тийм сургууль байх юм бол тэнд хүн өөрөө мөнгөөрөө төлж би ийм боловсрол олно гэж бодож байгаа бол сураг л дээ. Тэрийг хориглохгүй шүү дээ. Хуучин цагийн дутагдал нь юу байсан бэ гэхээр тэрийг хоригддаг байсан. Сайн юу байсан бэ гэхээр төрөөс төлбөрийн даадаг байсан. Одоо хуучин шин цагийн сайныг нийлүүлээ. Тэр төрөөс хувийн сургуульд сурах гэж байгааг нь хоригддаг байсныг болиулаад сургая. Тэгвэл төрөөс хувийн сургуульд дээд сургууль сурдаг зардлын төрөөс даадаг болно гэж.